Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өнөөдрийн дугаарт Оросын map гэх ойлголт нь Европт хизээ бий болсон мөн Европт өөрсдийн цар хүрээг хэрхэн тэлсэн талаарх мэдээллийг орууллаа. Зөвлөлт холбоот улс задарснаар Оросын холбооны улсад маш олон тооны гэмт үйлчлэлүүд шинээр бий болсон. Тэд өөрсдийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулах нь чамлалтай санагдсан. Мөн дотоодын өөрчлөлтийн ширүүн байсан зэрэг шалтгааны улмаас аль болох амьдралын боломжтой мөнгө олох болон өөрсдөд нь баг тавих зэрэг шалтгааны улмаас Европыг сонгон үйл ажиллагаа явуулах болжээ. 1990-ад онд Оросын map нь Америкийн нэгдсэн улс болон Герман, Турк, Чех, Словак, Польш зэрэг улс орнуудын гэмт хэргийн ертөнцид өөрсдийн нөлөөллийг бол тогтоож эхэлсэн. За Польшийн Познан хот болохоор Оросын map-ийн төвлөрсөн нийслэл болж эхэлсэн юм байна. За 1991 онд Германд Оросын map гэх ойлголт бол анх гарсан. За 1992 онд Германд зөвхөн Оросуудтай тэмцэх тайг хэмээх тусгай хэлтс хүртэл байгуулж ажиллаж байсан юм байна. 1994 онд Европт 202 гэмт хэрэгт Оросын 371-ийг холбогдсон. Тэдний 80 орчим хувь нь болохоор Оросын map-тай ямарваа нэгэн байдлаар холбоотой болох нь тогтоогдож ирсэн юм байна. За 1997 он гэхэд бол гадаадад буюу Хилийн чандад 1000 гаруй Оросын map-ийн гишүүд гэмт хэрэгт холбогдож баримтлагж ирсэн юм байна. 1991-ээс 2000 онуудад бол Оросын map-нууд эх орноосоо 150 орчим тэрбум доллар, Хилийн чанддаас 50 орчим тэрбум доллар олсон талаарх мэдээллийг бол Луис Шеллигийн номонд бол дурдсан байдгийн байна. За ялангуяа Оросын map гэх ойлголт нь өмнө нь оршиж байсан зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр түүний бүрэлдэхүүн байсан улс оронд байршиж байсан Орос цэргийн ангиудын нөлөөллөөр тархсан гэж үздэг юм байна. За 2007 онд гарсан Германы нэг сонд гарсан мэдээллээр болохоор Оросын map-ыг бол 160 гаруй мянган гишүүнтэй гэж дурдсан байдгийн байна. За Оросын map нь болохоор нөлөөллөөр тогтоосон бүс нутагтаа бол харт амхны 8, биеийн нөлөөлөлт хүний 8, зэвсэгт дээрэм, зэвсгийн 8 гэх зэрэг маш олон төрлийн бүхэл зүйлсийг бол хийдэг. За тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл их сурвалж хэсэгт байрших линкээр нэвтрэн сонирхох боломжтой.